За хогийн харын дээд хэсэгт Ховд аймгийн одоо яг Жаргалан сумын төвөөс нэг 3-4 км-ийн зайтай энд асфальтны үйлдвэр гэсэн нэртэй. За гэхдээ ашиглагдахгүй юм угсармал, зарим нь угсраагүй ийм төмөр болсон ийм газар л хоёул ирээд байна л да. Тэгэхээр энэ одоо ямар ч та үйлдвэр үлээ, хэдэн онд ямар компани одоо аймаг орон нутагт хэдэн төгрөгийн одоо төсөв төртөгтэйгээр нийлүүлсэн. Яагаад одоо ажиллахгүй байгаа юм? За энэ үйлдвэр бол 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан баруун бүсийн босоо тэмдгийг хөгжүүлэх төслийн хүрээнд магадгүй ажиллаар нь Ховд аймагт нийлүүлэгдсэн үйлдвэр байгаа. 2023 онд тендер зам тээврийн яамнаас алдагдаад Батангуу Орших гэдэг Улаанбаатарын компани тендерт нь шалгараад ингээ авчираад бүсэж байгаа юм үйлдвэр байгаа. Нийт энэ үйлдвэрийн өртөх нь бол 3 тэрбум төгрөг болдог. Асфальтны үйлдвэр, чулуу ботлогын үйлдвэр байдаг. Тэгээд эмүүлсний үйлдвэргээд 3 үйлдвэр байгаа. Эмүүлсний үйлдвэр нь бол манай ажлын хашаанд байдаг. За энэ үйлдвэрийн өсрэлтийн ажил бол ерөнхийдөө 24 оноос эхэлсэн. 24 онд эхлээд одоо үйлдвэрийн ерөнхий суурь энэ босгоод одоо ингээд орхицсан байдаг. За 25 оны 1 сард томилогдсноос хойш энэ үйлдвэрийн талаар бол холбогдох газруудад нь одоо үргэлж байнга бичиг өгөх одоо ингээд уулзах тийм шаардах юм ажлууд хийгдсэний хүчинд 25 оны 19 сард зам тээврийн яамны авцааны бодол зохицуулах газрын дарга энэ үйлдвэрийг гүйцэтгэгч компани Батангуу Орших компанитай хооронд нь уулзуулаад одоо 26 оны 3 сараас эхлээд энэ үйлдвэрийн хөсрэлтийн ажлууд ерөнхийдөө эхэлж байгаа. Одоогийн байдлаар бол ботлогын томд хөрөмжүүд маань суурин цутгагдаад угсрагдаа явж байна. За мөн энэ дээрээс нь энэ үйлдвэрийн маань одоо ялангуяа энэ асфальтны үйлдвэрийн томд хөрөмжүүд нь анх эрэхтэй бол дутуу гисэн. Одоо хүртэл орж ирээгүй байгаа. За цаад компанид нь бол одоо шахаж шаардаад ингээд яхаар хэлийн цаана бол одоогор бол ирцэн байна гэж байгаа. Өчигдөр яхад хэлийн цаана ачаа бараа ичсэн байна гэж байгаа. Тэгээ угсралтын зардалт нь бас нэг хэдэн төгрөг нь байгаад байгаа юм билээ. Тэрийг зам тээврийн яамнаас энэ гүйцэтгэгч компанид гаргаж өгөөд ямар ч ч одоо шахаж шаардж байгаад энэ жил одоо 7-6 сар гэхэд за цаатлан 7 сар гэхэд одоо бүрэн энэ хоёр үйлдвэрийг ашиглалтанд авах тийш ажиллаж байна. За тэгээ энэ үйлдвэр маань ашиглалтанд орсноор бол за ялангуяа эмүүлсний үйлдвэр бол 15 аймагт байдгүй. Замын одоо бол хэрэглэгдэх юм болох эмүүлсний үйлдвэр байдгүй. Дээрээс нь Ховд аймагт бол асфальтны үйлдвэр одоо ганцхан байдаг. Тэр маань болохоор толгой ойл буюу одоо дурдвахын асфальтны үйлдвэр байдаг. Тэр бол жижиг үйлдвэр байдаг. За энэ үйлдвэр бол ашиглалтанд орсноор цагт 80 тонныг үйлдвэрлэх тийм хүчин чадалтай тийм үйлдвэр байдаг. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор баруун бүсийн босоо тэмдэглэгийг дагсан зам болон одоо энэ Ховд аймгийн 980 км замын засвар орчилт нь асфальтан маш их чухал үүрэгтэй. Мөн дээрээс нь энэ аймгийн төвийн одоо энэ янз бүрийн замын арчилтанд бол одоо үнэхээр хэрэгтэй ийм үйлдвэр багтдаг. Та ер нь бол санаж байгаа бол өнгөрсөн жил Номингийн тэнд нэг зам заслаа шүү дээ. ГЦЦ компани. За энэ зам засахад нэлээд бас хугацаа орсон. Одоо шалтгааныг нь тодруулахлаар яг эд нөгөө наадмын үеэр шүү дээ тэр чинь. Тэгээ хүмүүс хэл үг хийгээ шалтгаан нь юу байгаа юм бэ гэдээ асуухаар асфальт байхгүй. Асфальта баян үлгээс авчирч одоо энэ замаа хийх чинь. Тэр ийм одоо байж болох уу? Төсвийн одоо 3 тэрбум төгрөгийг өнөөдөр ингээд зур тал дээр буулгаа хийцэн. Тэгээд одоо орон нутгийнхаа ард иргэдэд үр өгөөж өгдөггүй гэх мэтлэнгээр энэ хариуцлагын тогтолцооны асуудлыг та юу гэж ойлгож байна? Та яг ажлаа авсаасаа хойш бас энийг ашиглалтанд оруулахын төлөө нэлээдгүй олон ажлыг одоо ер нь шат чатны байгууллагуудад нэг хүргүүл бичиг баримтаа боловсруулсан юм байна. Хариуцлага энэ мэтлэнгээр алдагдаад эхлүүл ер нь ямар одоо сөрөг үр дагавар бий болох вэ? Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? За ер нь бол хариуцлагын тогтолцоо гэдэг бол ер нь хамгийн чухал. Тэгээд за энэ асфальтны үйлдвэрийг одоо анх тэр авчирсан компани маань одоо
Урд нь бол ийм тоног төхөөрөмж авчирч нийлүүлж байгаагүй тийм компани байлаа. Тэдний тэр компани маань болохоор зөвхөн машин механизм одоо нэг хүн даацсан машин механизм хятадаас оруулж нийлүүлдэг тийм компани биш. Тэгээд нэг зөвхөн одоо энэ тоног төхөөрөмжийг оруулж ирээд энд ингээд болоо гэж ойлгож ирсэн юм л. Гэтэл нэг ажлын даалгавар юм аач гүцэд ойлгоогүйсэн. Яг ажлын даалгавар дээр бол оруулж ирээд өөрсдөө ухсарна гэдэг ойлгоогүй. Тэгэнгүүт нөгөө оруулж ирсэн одоо мөнгөн дүндээ таарсан гэдэг ухсралтын тэр зардал мардал байхгүй энэ төр гэдэг. Тэгээд зам тээврийн яамнаас сая ингээд асуу сурагдлаад ингэж явж байгаад 320 сая төгрөгийн ухсралтын зардал бол байгаа гэдгийг нэмж тусгаад одоо энэ ажил ингэ явж байгаа. Чулууны үйлдвэрийн тухайд одоо чулууны үйлдвэр ашиглалтанд орсоор хүчин чадлын хувьд ямар одоо хэмжээтэй хүчин чадлаар ажиллах юм боломж бүрдэх үү? За энэ манай ботлоор бол одоо яг Ховд аймагт ботлорын үйл ажиллагаа болж байгаа хоёр аж ахуйн нэгжил байна. За тэр хоёр бол одоо зөвхөн өөрийнхөө одоо хэрэгцээг тэгээд илүү багсныхаа барилгын салбарт гарах юм дайны явж байгаа. За манай ботлоор бол асфальтын үйлдвэр цагт 80 тонныг үйлдвэрлэнэ. Ботлоор бол цагт 40 тонныг үйлдвэрлэх юм. Хүчин чадалтай. Эмүүс нь? За эмүүс бол өдөртөө бол нэг 10 тонн 20 тонныг үйлдвэрлэх тийм хүчин чадалтай байна. Бүтээн байгуулалтын одоо сарууд эхэлсэн явж байгаа энэ үед бол мэдээж энэ 3 тэрбум төгрөгийн том үйлдвэрийг одоо хизээ ашиглалтанд орох вэ гэдэг аймаг орон нутаг ажлаа хойш татаад суух боломж үгүй юм. Тэгэхээр миний одоо авсан мэдээлэлээр танаа компани ер нь бол яг энэ өдөр тутмынхаа зам арчилт нөхөөсөндөө одоо шаардлагатай гэж үзээд одоо явуулын юм асфальтны ийм тоног төхөөрөмж худалдаж авсан гэж сонсон. Тэгэхээр энэ талын мэдээллийг та манай үзэгч болонд хүргэхгүй юу? Тэр маань болохоор нөгөө машин дээр суурлуулад явуулын одоо тийм асфальт зурагч тоног төхөөрөмж байгаа. Нэг зурагтаа бол 500 ил хүртэл асфальт зурах тийм боломжтой. 500 илээр бол үндсэндээ бол энэ замын нөхөөс эвдрэл юмнуудыг бол хангалттай тийм нөхөж тийм юу. Дээрээс нь тэр шинээр асфальт зуурна. Мөн хуучин асфальтыг дахин боловсруулаад зурдаг тийм тоног төхөөрөмж манад бол дараа 7 хоногоос ирж байна. Тэгээ энэ тоног төхөөрөмж машин маань ирснээрээ бол бид бүхэн замын засвар арчилт одоо нөхөн эвдрэл одоо янз бүрийн эвдрэл гэмтэл юмнуудыг зөвхөн одоо энэ үйлдвэр харах биш. Бас боломжтой хурдан хугацаанд яг газар дээр нь очиод халуун асфальтаар ингээд хийгээд явах бүрэн боломж нэгдэг. Хэдэн төгрөгийн төсөв төртөгтэй вэ? Хөрөнгө нь ханаас гарч байгаа вэ? За хөрөнгө нь бол одоо төсвөөс гарч байгаа. Нийтдээ бол 200 сая төгрөгийн төсөвтэй тийм тоног төхөөрөмж ирж байгаа. За Ховд аймагт бас нэг замын нөхөөсний асуудлууд одоо яг яригдж байна. Тэгэхээр яг энэ замын нөхөөстэй холбоотой та ямар мэдээллийг манай үзэгч олонд хүргэх вэ? За 4 сарын ихээр аймгийн засаг дарга тамгын газраас аймгаас болохоор аймгийн төвийн замын одоо нөхөөсний эвдрэл гэмтлийн тоо хэмжээ гаргаж өгөх гэд маад хэлсэн. Үүний дүнд манайх гаргаж өгөөд нэг 53 сая төгрөгийн нөхөөс хийх засвар хийх юм байна гэд гаргаж өгсөн байгаа. Гэтэл одоо яг өнөөдрийн байдлаар бол одоо бараг сар гаруй өнгөрчөөд байна. Энэ хугацаанд тэр нөгөө гаргасан тоо хэмжээ дахиад нэмэгдэж явж байгаа. Дахиад нөхөн эвдэрлүүд дахиад энд гарсан сайн сүгэлд орсон цаас борооны юунуудаас болж эвдэрлэх хэмжлүүд гарсан байна. Тэгээд энэ ажлыг бол одоо манайх бол одоо яг ороод нөхөөсийг бол хийх боломжгүй. Яг дүн тендерээр зарлагдж байгаа. Манайх өөрөө одоо тендерт орох боломжгүй болсон хуучнах шиг. Нодлон бол орж болжсэн энэ жил бол орох боломжгүй болсон. Шалтгаан. За шалтгаан нь бол манай авцсан засвар арчилтын нэгтгэл төрийн өмчт уцаад компани гэдэг 20 аймагт байдаг адсаануудыг нийлүүлээд нэгтгэл гэдэг нэг төвтэй болсон. Тэгэнгүүт тэр 20 салбарын одоо яг өнөөдрийн байдлаар 16 салбар нь нийгмийн татвар төртөө байгаад идэг. Бид нар бол бие дааж нь хуучин тендерт ордог гэсэн бол одоо нэгтгэлээр орно. Нэгтгэлээр орохоор нэгтгэл маань өөрөө нийгмийн татвар төртөө учраас орох ямарч боломжгүй болчиход байгаа. Хэцүү юм аа нэр хайр юм те.